номноос хүн маш их мэдээлэл, маш их одоо өөрчлөлтийг бол олж авах юм боломжтой. Ном уншиж байхад бол сэтгхүү хүний тархинд бол шууд нөлөөлж идэг. Би тэгэхээр энэ өдрөлгөд 2 номыг танилцуулах гээд сонгоод авсан байж байгаа. Хоёулаа сургууль сурж байгаа оюутнуудад хамгийн эхлээд өөрийгөө засаад өөрийнхөө сэтгэлийг одоо ариусгах чадсан, за амьдралыг одоо зөвөр ухаарч чадсан, өөрийнхөө үйлдэлээрээ бусдад хор учруулдгүй ийм хүн бол одоо хуйлж байх ёстой юм аа гэдэг энэ агуулгаар би дараах 2 номыг бол санал болгож байна. За ингээ хамгийн нэгдүгürt болохоор энэ хариулт айл дурын өв сан гэсэн ийм ном байж байгаа. За энэ ном болохоор зэрэг үндсэндээ бол ер нь бяцлаглалын тухай ном байж байгаа. Яагаад бяцлал хэрэгтэй вэ гэхээр хэрвээ чи хүний амьдралыг шийдэх гэж байгаа бол эхлээд өөрийгөө зассан байх ёстой. Чиний үйлдэл чинь зөв байх ёстой. Одоо ёс зүйтэй байх ёстой ч гэдэг юм уу. Бүр энгийнээр хэлвэл тэгэхээр чи өөрөө ёс зүйгүй байх юм бол чиний гарч байгаа шийдвэр ёс зүйгүй гарна л гэсэн үг. Ширээний ном болгоод ч юм уу өдөр тутамдаа уншвал үнэхээр хэрэгтэй. За тэгээд хуульч хүн бол хуулийг үг дуугүй мэддэг байхаас гадна давтаж хэлэх гээд байгаа зүйл бол өөрийнхөө сэтгэлийг одоо удирддаг байх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлийг ажиглаад за бусдад ямар нэгэн хор хохирол учруулдаггүй байх хэрэгтэй. Өөрөө стрессгүй байж ч тэр хүний шийдвэр зөв гарах юм аа. Тэгэхээр яаж ингэх юм бэ гэх юм бол энэ номыг уншаарай, энэ бяцлаглалыг хийж үзээрэй гэж одоо би бүх оюутнуудад анхааруулж хэлэх гээд байгаа юм. За 2 дахь ном болохоор зэрэг 52 Герцийн халим гэдэг ийм ном байж байгаа. За энэ болохоор уран зохиолын ном. Тэгвэл энэ бас их гоё ном. Их сонирхолтой ном. Тэгээд нөгөө цаг авахгүй мэдээж оюутнууд юм чинь унших юм их байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ном бол цаг авахгүй. Дээрээс нэг уншаад эхлүүл ерөөсөө салахгүй. Энэ яагаад гэвэл хүний амьдралын тухай. За эндээс юу ойлгох вэ гэхээр ерөөсөө хүнийг ерөөсөө их ойлгох хэрэгтэй юм байна. Хүн бол харагдаж байгаа шиг байдгүй юм байна. За ингээ харагдаж байхад ингээд нэг их ааштай юм шиг те эсвэл амар ширүүн тогшин юм шиг боловч яг тулаад харьцахаар их зөөлхөн байдаг. Эсвэл амар тийм одоо зөөлхөн те даруухан юм шиг боловч яг тулахаар амар ширүүн тогшин байдаг те. Тэгэхээр юм бол харагдчихээ шиг байдгүй. Тэгэхээр юмыг аягүй сайн анзаарчээ. Хүнийг болон өөрийгөө анзаар. Зөвхөн өөрийгөө зовж яана гэж бодоод байдаг. Тэгэхээр тэрнтэй одоо хизээ би энэ зовлонгоос яаж гарах юм те хэмжээ хязгаарлалт хаана байх юм гэж өөртөө дотгошоогоо нэгдүгürt анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт нь гадагшаага бас бусдыг ч анзаар те та өөрөө мэдэхгүй өөрийнхөө үйлдэлээр бусдад жаргал түгээж яадаг. За эсрэгээр нь бас өөрөө мэдэхгүй бусдад зовлон түгээж яадаг. Тэгэхээр яг өөрийнхөө үйлдэлийг аягүй сайн ажиглаад бусдыгаа ч гэсэн сайн ажиглажээ. Нэг мэтгэд оройтцсан байдаг юм аа. Тэгэхээр айгүй сонор сэрэмжтэй хүнийг одоо хүн талаас нь энэргүү талаас нь харж байгаараа гэдэг ийм ном. Уншсны дараа өөртөө итгэл нэмэгдэх, бусдыг хайрлах, хайр нэмэгдэх ийм гоё ном учраас би та хэдийг заавал уншиж үзээрэй гэж санал болгож байгаамаа.